Гудамжны өнцөг буланд согтуу хүн хэвтэх нь жирийн нэгэнд дүр зураг болоод удаж байна. Манайхан сочиртгоонч болж харамсмаар юм. Архины үйлдвэр, архины хэрэглээ, хууль тогтоомжийн талаар хангалттай яригдж байгаа ч үр дүн нь тийм ч сайнгүй байгаа нь хэн бүхэн тодорхой. Үүнийг эрүүлжүүлэгдэж байгаа хүний тоо баяр ёслолоо тэмдэглэж байгаа хүмүүсийн хандлагаас бэлхэн харшгиж болох юм а. Манай орны насанд хүрсэн иргэдийн 51.2% нь арх тодорхой хэмжээгээр хэрэгэлдэг гэсэн судалгаа гарсан байна. Харин эрэгтэйчүүдийн 22%, эмэгтэйчүүдийн 5% нь архинд донтсон гэсэн мэдээлэл байна. Гэхдээ архичин хүмүүсийг өөрчлөгдөхөд амьдралаа зориулан ажиллаж байгаа байгууллага байгаа нь сайшаалтай юм а. Найдварын жим хэмээх төрлийн бас байгууллага үйл ажиллагаагаа явуулаад жил гаруй болж байгаа юм. Энэ манай Германд дах байгууллага 76 онд байгуулагдсан. Тэгээд хар тамхинаас донгцсон тэгээд дараа нь чөлөөлөгдсөн хүмүүсээр байгуулагдсан. Тэгээд энэ үйлчлэл хар тамхинаас чөлөөлөх газар хэвээр Германд явж байгаа. Гэхдээ хэдэн жилийн дараа ор үндэснүүдийн салбар нэгдсэн. Тэгээд ингэж манай байгууллага 92 онд анх удаа Монголд ирсэн. Тэгээд танаас хойш энэ бас гэр оронгүй хүмүүст үйлчлэл бий болсон, бас хүүхдийн асрамжийн газар бий болсон. Одоо өнгөрсөн жил манай networking gym архинаас чөлөөлөх газар нэгдсэн. Тийм учраас энэ донгнаас чөлөөлөх зорилготой байгууллага бас одоо энэ архинаас чөлөөлөх газар. Энэ төв архинаас гарах хүсэлтэй тусламж хэрэгтэй ирчүүдийг вакуумжуулсан орчинд амьдруулж, багш нар нь халамжилж, сургалт явуулж, хамтдаа хөдөлмөрлөж, тоглож, нөхөрлөж, архи хэмээх чөтгөрийн хорноос салахад нь тусалдаг. Энэ байгууллагад ажиллаж байгаа ирчүүд бүгд л архинд орж амьдралынхаа үнэтэй бүхнээ нэг л мэдэхэд алдсан хүмүүс. Тийм ч учраас өөртөө найдлахын асуудалтай хүнд туслахад бэлэн нэг хүнийг ч гэсэн зөв замд нь оруулах юмсан гэсэн шин сэтгэлдтэй ирчүүд ажилт юм а. Би 2010 оны 2 сард ирсэн. 2 сарын 5-нд ирсэн тий. Тэгээ яг би бол урд нь бас архины асуудалтай нэлээд муучдаг хүн байсан тий. Тэгээд нэг өдөр Eagle телевиз үзчихсэн гэртээ. Тийм тэгээд орой танаа Light News гэдэг хөтөлбөр байсан санагдаж байна тий. Тэрүүгээр одоо манай энэ яг энэ хэлт байгууллагын тухай гарч ирсэн. Тэгээд шинээр нэг юм архинаас чөлөөлөх төв нэгдсэн. Тэгээд тэнд ажиллаж байгаа хүмүүс гэдэг манай Швейцарын иргэн манай одоо миний сүнсний ах болох тийм Томас гэрчлэл ярьж ирсэн л та тийм тэр хүн би хар тамхичин байсан, архичин байсан. Тэгээд миний амьдралыг Есүс өөрчилсөн тийм. Тэгээ би Монголд энэ асуудалтай хүмүүст үйлчлэхээр ирсэн. Тэгээд гэрчлэл ярьсан тийм. Тэр тэгээ надад их сонир санагдсан. Сонирхолтой тэгээд харин хүн бидний Монголын архичдын төлөө энд ажиллаж гин үү. Тэгээ ер нь сонирхоод өнгөрсөн. Тэгээ дараа нь харин би нэг Солонгос пастортай цуглаанд очисон. Тэгээ Христийн сайн мэдээ сонссон. Тэгээд тэр хүн маань энэ Томас ахыг таньдаг байсан. Тэгээд чи энэ хүнтэй уулзаач чамд ийм асуудал дийлэхгүй байна уу? Чам туслая. Тэгээд Томастай холбогдоод энд ирсэн. Тэгээд энд ирсэн. Нэг жил яг эмчилгээний хөтөлбөр дотор амьдэрсэн энэ хүмүүстэй хамт нэг жил хамтын амьдрал дотор амьдэрсэн тийм. ертөнцийн эзэн байдаг гэж нэг хүн хэлсэн л дээ. Тийм. Тэгээ харин би тэр үед эсэргүүцсэн. Гүү надад эзэн байхгүй. Би өөрөө эзэн. Би эрхчлөөтэй иргэн одоо тийм үзэл бодолтой л байсан урд нь тийм. Би өөрийнхөө эзэн. Би амьдралынхаа өөрөө эзэн мөн гэж боддог байсан тийм. Тэгээд тэр маягаараа хэсэг явсан. Хэсэг хугацааны дараа арх миний эзэн болцсон байсан тийм. Тийм тэгээ ер нь хүнийг намайг ер нь бүтээсэн бүтээгч бурхан байна гэдгийг би хүлээн зөвшөөрсөн тийм миний хувьд бол би одоо эргэж бодож яхад хүн ер нь яагаад архичин болдгийм болдоо гэж боддог л доо тийм миний хувьд бол ер нь бас эргэн тойрон одоо бид нар бас бухимдалтай тийм нийгэмд амьдарч байна тийм үү ажил хөдөлмөр ядуу татуу мөнгө төгрөг талхны мөнгөө яаж олохоос ихсүүлээд энэ амьдрал дотор хүн амар тайвныг л хайд юм болов уу гэж би бодсон тийм өөрийн амар амгалан сэтгэлийн амар амгалан тийм тайван байдлыг хайдаг. Миний хувьд бол бас л өөртөө таашаалтай, аятайхан амгалан тайван байдалтай болох гэж эхний үед тийм таашаал авахгүй ч тэр архийг хэрэгэлдэг байсан. Сүүлдээ тэгээ тийм дондох өвчтэй болсон. Өөрөө өвчтэй болсноо мэдлгүй хэсэг явсан. Тийм тэгээд харин тэр дон ер нь нэлээд сайн намайг базж авсан байсан шүү тийм.
би их нэртэй гэр бүлтэй байсан. Тэг ихнэр маань надад хэлдэг байсан л да. Чи архичин болцсон байна. Одоо ингээд энийг болохгүй юу? Тийм тэр үед би эхэндээ бол хүлээн зөвшөөрдөг гэсэн. Би ажилтай байна. Ажлаа хийж байна. Тэгээд амьдралтай арх хүн гэж хүмүүс ярьдаг тийм. Тийм тэгж яриад яваад байсан. Тэгээд сүүлдээ амьдралгүй ер нь болох шахсан шүү. Тийм баг арай гудамжинд гарчаагүй байх. Гэхдээ ер нь маш хүнд байдалд орсон. Тэгээ надад хэн нэгний тусламж хэрэгтэй байсан тийм. Ер нь хүнд одоо эргээд бодоход эцэг их хамаатан садан ах дүү тийм үү бүр хань жилээсээ хүртэл нууцалдаг ярьж чаддаггүй тийм сэтгэлийн зовлон нууцуд байдаг байсан надад санагддгийг одоо тийм. Харин тэр бүхнээ энд эзний нэрээр дуудагдсан энэ үйлчилж байгаа хүмүүс ах дүүстэй яриад илчлээ тийм хуваалцаад бусдтай хуваалцсан зовлон хэд дахин нэмгэрдэг тийм гэж бас ярьдаг. Энэ маягаар би одоо Швейцарын иргэн дээр Томас гэж яриад байгаа. Тэр ах маань миний халамжлагч, зөвлөгч тэр ах маань болсон танилцаад. Тэр хүнтэйгээ хуваалцж ярилцсан. Тэр хүнээс заавар зөвлөгөө авч байна. Хамгийн гол нь бас Библийн зарчмууд, Библийн сургаал, Бурхны үгдээр бас тулгуурлан ер нь өөрчлөгдсөн дөө тийм. Чи яаж өөрчлөгдсөн бэ гэвэл би урдан зөвхөн хувиа боддог, өөрийн амар тайвныг хайж, өөрийн ашиг сонирхлыг хайж, зугаа цэнгэл хөөх ч юм уу, ажил төрөл хийн тийм үү. Тийм байсан бол одоо би эргэн тойрны анзаарч эхэлж байна тийм. Энэ ертөнц нь ганцхан би биш юм байна. Тийм. Надтай адилхан надаас өөр хүмүүс энэ дээр амьдарч байна. Тэр хүмүүсийн зөвхөн бусдаа сайн сайхныг хайр халамжийг аваад авах биш. Би бусдад бас өгч амьдрах хэрэгтэй юм байна. Тэгээ энэ тал дээр надад ойлгуулж өгсөн тийм. Тийм ээ. Миний хувьд бол би яг сонгосон ажил биш. Миний амьдралыг өөрчилсөн бурхан байдаг. Тэр бол Есүс. Тэгээ би тэрэнд итгээд би одоогоос 5 жилийн өмнө би Сүхбаатар аймагт байхдаа би нэг бас арх уугаад тоглоод бас буруу замаар явж байсан нэгэн хүн байсан. Тэр маань намайг өнөөдөр чөлөөлөвдөө би өөрөө ч гэсэн архичин нэгэн байсан болоод би өнөөдөр Монгол улсынхаа нийгэмд улсынхаа нийслэл Улаанбаатарт ирээд би бас найдрын жимгээд архинаас чөлөөлөх газарт бас үйлчилж байгаадаа бас маш их баяртай байна. Тэгээд би Герман, Швейцар хүмүүстэй хамтдаа ажилладаг. Тэгээд тэр хүмүүс маань Германаас ирээд энэ Монгол хүмүүсийн төлөө бас өөрийн зүрх сэтгэлээсээ хөдлөж тийм ээ энэ газрыг байгуулад яг Монгол хүмүүстэй яг тэр бурхны бүтээл гэсэн тэр хүмүүс сайхан иржүүд олон аав ээжүүд алдаж оноо таран шинтж байна. Амьдралаа алдсан нийгмээс хол амьдарч байгаа. Тэр хүмүүсийг хараад бурхан үнэхээр хайрлсан тул тийм ээ. Тэгээд энэ хүмүүсийг бол наадыг бас өгсөнд би бас баяртай байна. Тэр нь хэн бэ гэхлээр би Есүст итгээл би өөрөө өөрчлөсөн болоод л тэгээд би өнөөдөр энэ газар үйлчилж байхдаа би бас ямар ч байсан манай найдрын жимд ирж байгаа хүмүүсийг бол бурхан жочно гэж хүлээж авдаг. Энэ төвд ажиллаж амьдарч байгаа хүмүүс хүн архинд орж байгаагаа мэддэггүй юм байна лээ. Архийг захирж амьдарч байна гэж бардамнаж яваад нэг л мэдэхэд архинд захирагдаад адгийн амтан болдсон байна. Эцэст нь гэр бүл, хамт олон, ажил төрөл, мөнгө төгрөг гэд бүх зүйлээ архинд уулгачдаг гэж ярьж байсан юм а. Харин архийг ялгуучийг найдварын жим төрийн бас байгууллагт ирээд жинхэнэ бүтээгчээснээ таньснаар олж авсан талаараа ч тэд ярьж байлаа. Энд Монголын аль болохгүй бүтэхгүй хог нийгмийн хог шаар гэгддэг архичин дасчин хүмүүсийг авчираад энд хооллоод, хувцлаад, байрлуулад, туслаад үн төлбөргүй тийм үү. Ингэж ажиллаж байгаа надад эхний үед бол үнэхээр сонирхолтой байсан. Тэгээ сүүлдээ явандаа энэ дотор үнэхээр бурхны хайр байна. Тийм бурханд үйлчлэе гэсэн хүмүүс энэ ажлыг хийж байна. Бурхны хүсэл мөн гэдэгт итгэсэн хүмүүс тэнд ажиллаж байна тийм үү гэж ойлгосон. Тэгээ манайх зөвхөн энэ архинаас чөлөөлөлтөөс гадна өнчин хүүхдүүдэд үйлчилж байна. Тийм бас хүнд хэцүү орон гэргүй хүмүүсийг бас хонуулах байр өвлийн хүүтэнд бас тийм зүйл тийм ажиллагаа явуулдаг. Тийм энэ Герман төвтэй байгууллага тийм Help International гэж бас л анхандаа ер нь миний сонссноор бас хар тамхичин байсан хүн Есүст итгээд амьдралаа өөрчилсөн тийм Бурхан түүний амжилтыг өөрчилсөн. Тэгээд
Тэр хүн ер нь энэ байгууллагыг үүсгэн байгуулсан гэж би сонссон тийм. Тэгээд олон итгэгч тийм залуус дэлхийн өнцөг улмборт тийм илгээгдэж ажилладаг байгууллага тийм. Тэгээ миний хувьд бол энэ байгууллагт ажиллаж байгаадаа үнэхээр сэтгэл хангалуун байна. Тийм. Үнэхээр бурхан талархаж байна. Би энд ирэхээс өмнө бол архины асуудалтай тий алдаж онд үнээр зүг бус байдлаар би байсан. Тэгээд чөлөөлөгж байна. Тэгээд өдрөөс өдөрт би зоригтой болж байна. Тий. Итгэлийн амьдрал гэдэг бол үнээр чухал байдаг юм байна. Би бол бараг л өдөр болгоо уудаг байсан. Гэхдээ би өөрийгөө нэг архичин болцлоо. Би одоо ингээд одоо бүр болохоо болцлоо. Би өөрийгөө удирч чадхаа болцлоо гэж тэгж бол боддог. Би зүгээр л ууя гэсэн өдрөө ууш, уухгүй гэсэн өдрөө уухгүй би тийм л гэж боддог байсан. Би ээжигээ болон эгчигээ дүүнрээ бас яг тэгж арх ууж тэгж зүг бус явж байгаа үед бол би бас их гомдоож байсан би. Хэлэхгүйгээр бас ингээд архиныхаа хаалганд бол би тэгж хэлж байсан. Одоо би үнэхээр итгэлийн амьдралаар ингэж яваад би үнэхээр би тэднээс би ууж гоймоор байна би үнэхээр хүсэж байна би тий. Энэ хүмүүс маань одоо ингээд олон хүмүүс ирж байгаа. Тэгээ гудамжийн таран шинаас ч хүмүүс ирж байна. Гэрээсээ ээж аав нь эгч дүүнэр нь ингээд олон хүмүүс манай утсыг аваад тэгээ манай энэ машины хаягн дээрээс хүртэл дугаар энэ найдрын чим архинаас чөлөөлөх газар гэсэн хаягнаас аваас олон хүмүүс холбогдож байна. Одоогоос 50 гаруй хүмүүс ирээд чөлөөлөгдсөн бүр бурхан гэдгийг мэдсэн архины найдмын чимээс яаж чөлөөлөгдөгөө мэдчихэж байгаа. Тэгээд тэр нь юу гэхлээр бид нар энд ирсэн хүмүүсээ хамгийн гол нь амар тайван вакуумчлсан байдал энэ гашаан дотроос 2 сарын хугацаанд гадагшаа ярихгүй хүнтэй уцаар ярихгүй тийм чөлөөлөл тэгээд амар тайван хамгийн гол нь амар тайван бид нар энд ирээд амар тайван дотор хамтын амьдралаар чөлөөлөгдөж тэгээд хамтын амьдралаар чөлөөлөгдснөөрөө тэр хүмүүс байна. Бие биентэйгээ нөхөрлөж. За тэр гудамжны таран шинд явж байсан тэр таран шинаас ирсэн хүн гэж бие биентэйгээ буруу харьцдаг. Би дээд боловсролтой нягтлан байсан гэж тэр хүмүүс ч гэсэн өөрийгөө бас тэр дотор бардам зангаар ярьдаг. Тэгээ хамтдаа яг нэгэн зүрхээр нэгдмэлээр амьдснараа бас чөлөөлөгддөг юм аа. Иймэрхүү ажил Германд хийдэг байсан. Гэр бүлээрээ бас хамтын амьдрал орон дөрвөн цаг яг нэг хашаан иймэрхүү хүмүүстэй олон жилийн турш амьдардаг байсан. Тийм учраас энэ миний хувьд ялангуяа монголчуудтай хамт амьдрах хэцүү биш. Заримдаа энгийн монголын амьдрал жоохон хэцүү. Тэгээд яг энэ гудамжны хөтөлгүүн эсвэл юм авахыг хүсвэл хитэн ланго асуух хэрэгтэй. Энэ бас overall маш утаатай. Энэ миний хувьд хэцүү. Гэхдээ энэ хамтын амьдрал мэдээж Монголын соёл Германаас өөр бид нар бас энэ монголчуудтай хамт нэг тийм учраас бид нар BBS сурах хэрэгтэй. Бас яг Герман үйлчлэл 100% Монголд адилхан маягаар хийж чадахгүй. Гэхдээ Монголд багийнхан монголчуудтай хамт ярилцаж энэ арай амар болдог. Тийм учраас миний хувьд энэ үнэхээр таалагдж байна. Бас манай үрдүн харвал үнэхээр сайн үйлчлэл би өөрөө эндээс орон авдаг. Хүний найз нөхөд орчин биднийг хэн байхыг үргэлж тодорхойлдог. Урд нь аригчин гэж гологдож, үргэлж дорд үзэгдсэн хараалын үг сонсдог хүн энэ байгууллагын хашаагаар орж ирээд л зочин гэж хүндлүүлдэг. Энэ үгнээс хүн өөрийгөө үнэлэх, хүндэтгэх тэр мэдрэмжийг авдгаа гэж анхлан ирсэн зочид нь ярьж байсан. Бас хүний сайн талыг магтаж урамшуулахад би чинь эр хүн шүү дээ гэсэн сэтгэл өөрийн ирэхгүй төрж архийг ялах сэтгэлийн тэнхээтэй болдгоо гэж тэд мөн ярьж байлаа. Зочингод өглөөлөхөд бол тэгээд эхлээд ер нь тэгэл нэг сонир санагддаг гэсэн одоо. Одоо яахаараа одоо би ер нь тэгэл хүн өөрийгөө ер нь голж өөрийгөө ер нь тэгээд өөрийгөө голж басаж болдгоо юм байна. Хүн гэдэг чинь тэгэл үнээр итгэлтэй байх юм бол ер нь гол нь итгэлтэй байх юм бол тэгэл тэг бүх юм нээлттэй
сураагүй юмаа сурж болдгийм байна. Тий. Ингээд хоорондоо ингээд дандаа уучлаараа дандаа боловсон яриатай дандаа тийм сүнсний харилцаатай. Тэгээд ингээд хүнийхээ муу талаас биш ингээд сайн талаас нь ингээд сурж авах юм ингээд бие биенээсээ ингээд суралцаад ингээд тиймэрхүү юм бол их байна тий. Тэлийн таашаалч гинүү юу энэ тайван энэ цэнгэлийг хүн ер нь архихгүйгээр эдэлж болно тий. Харин бидний хувьд харамсалтай нэг хэсэг бол ер нь тийм ойлголт байхгүй байсан. Архихгүй бол тэр баяр биш, тэмдэглэлт өдөр биш болддог байсан тийм. Ер нь Монголын хувьд энэ үнэхээр гамшигын хэмжээнд хүрсэн архитэлт бол тэнийг би хүлээн зөвшөөрч байна. Өөрөө бас биеэрээ энэ хорын намсч авсан хүний хувьд бол үнэхээр гамшигын хэмжээнд байгаа. Энэ тал дээр харин үнэхээр бидний итгэдэг бурхан бас санаа тавьж бидэнд хайртай учраас бас Монголд ажлууд хийгдэж эхэлсэн гэж ойлгож байгаа тийм. Тэгээд одоо жишээлбэл манай төв байна. Өөр бусад ижил төстэй итгэгч хүмүүсийн байгуулсан газар байдаг гэж сонссон бид нар бас харилцаатай байдаг. Тэгээ ер нь би залуус тэхвүү ер нь бас архины асуудалтай ч юм уу тэрийгэ зарим хүнээс бүр нууж авдаг хүмүүс бас байдаг тийм. Эсвэл үнэхээр би архичин болчихжээ дийлэхгүй байна да. Донтой болчлоо гэж бодож байгаа хүмүүс байвал тийм та энэ төвүүдэд хандаараа бас манай төвд хандаараа бидэнд хандаараа тийм бид нар энд ямар хэн нэг албадан хашаанд хорчгоод ажил хий залхаагаад ингээд их ашигыг боогдуулаад идэг юм биш. Аль болох бид нар энэ хашаанд германч байна уу, швейцарч байна уу, монголч байна уу, казакч байна уу тийм ээ. Энэ хүмүүс хамтраа манай энэ үйлчлэлийн хувьд бол нэг гэр бүл шиг амьдардаг. Гэр бүлийн нэг гишүүн ямар бэрхшээлтэй байна, бус хүмүүс түүнд тусалдаг тийм үү. Яг энэ зарчмаар бид нар ажилладаг. Нэс чи тэгсэн юм уу одоо ингэж буруу шаадгүй. Бидний ажиллах гол зарчим бол биеинтэйгээ ярилцаж илэн далангуй ярилцаад энэ асуудлыг хамтдаа шийдэж цаашаа явдаг байгаа тийм. Тийм учраас манай төвд хандаарай. Тийм манай төвд гэхээсээ илүү ер нь бүтээгч бурханд хандаарай. Танд ямар нэгэн асуудал за машинаар бол эвдрэл гарсан байвал тийм тэр зохион бүтээгчээс нь илүү сайн засварчин гэж байдгүй гэж сонссон бай тийм. Тэр бол үнэн үг. Тэгэхээр та нар бүтээгч эзнээ тийм ирж хайгаарай. Тийм. Тэгээд олоорой гэж уриалах байна тийм. Гэхдээ би энэ Монгол орныхаа ард түмний төлөө бас бид нар болон манай итгэлийн ах дүүрэн бурханд итгэдэг Есүст итгэдэг хүн болгон Монголын төлөө байнга залбирдаг шүү. Энийг бас би бас баяр хөөртэйгээр бас хэлмээр байна. Манай төр засагч гэсэн бас мэдснээрээ бас ийм зөвхөн Есүсийн хүмүүс зүгээр шашин гэж битгий ойлгоосай. Монголын ард түмний тэр нийгэмд доройтсон хүмүүсүүдийг өөрчилдөг юм байна гэдгийг бас мэдээсэй гэж бас төр засаг болон ард түмэн бас бизнес хүмүүс мэдэж бас ийм хүмүүсийг бас сэтгэл санаагаар нь болон ажил төрлөөр нь ч гэсэн бас дэмжиж байгаасай. Бас биднийг ч гэсэн бас ингээд бас энэ ард түмний энэ нийгмийнхаа төлөө ямар их үйлчилж байгаа тэр маань бид нар өөрөө чаддгүй маа бид нар махан биеэр чаддгүй энэ хүчийг хэн өгдгөө гэхээр бидний Есүс бурхан бас өгтгийг гэдгийг бас та нарт бас баяр хөөртэйгээр илэрхийлнэ. Би жишээлбэл би хүний өөдөөс би чанга дугаар ярьж чаддгүй нэгэн байсан. Өнөөдөр л ихт би бас гасж ярихгүй ярьж байгаа маань энэ маань бурханы бас гайхамшиг шүү гэж бас та нарт хэлмээр байна. Тэгээд би бас цаашид та нар бас манайхаас харьцаж байгаарай. Манай усны дугаараа энэ байгууллагаас авч байгаарай. Манай зочид болон манай чөлөөлөгч хүмүүс маш хөдөлмөрч болсон, маш их юм хийж чаддаг болсон. Аригчин хүн юм хийж чаддгүй гэж ярьж байгаа хүмүүс юу тарин тэрийг хурааж авдаг. Та нар бас битээ хүмүүс өөр хүүхдээ битээ аригчин гэж битээ хэлж байгаарэ. Бас гойхом тэр байна. Хаалга архийг ялж амьдрахыг хүссэн хүн бүрд нээлттэй тоглог дулаахан энэ байгууллагынхан ирсэн хүн бүрийг усанд оруулж биеийн хэр буртагнаас гадна сэтгэлийн хар толбыг арилгахын төлөө ажиллаж байна. Энд амьдарч байгаа хүмүүс хашаага цэвэрлэж, тогтчулж, бас диван креслэл хийж мөн бүтээгч эзний үг болсон Библиэс судалж цагийг үр бүтээлтэй өнгөрүүлдэм байна. Бас хашаа барих, засал чимэглэл хийх, байр орон засах гэд тусламж хэрэгтэй хүмүүс тусалдаг талаараач тэд мөн хэлж байсан. Халуун хүйтэн усны асуудлаа өөрсдөө шийдэж гэр хороололд тохиолдог амьдарч болдгийг эндээс мөн харж болох юм а.
Би ингээл урд нь энд ирээгүй байх тул ингээл төрсөөл иргээл тэгэл байнга архитай, пиавтай тэгээ тиймэрхүүл байдаг. Энд ирсээр би хэд хэдэн удаа би ингээл төрсөө өдөр тэмдэглэж байгаа хүмүүс ингээл харлаа. Тий. Ингээл шал өөр байдаг юм ингээл. Тэгээд яаж болдгийн болдоо л гэж би эхэлж боддог байсан. Тэгсэн чинь ингээл өөрсдөө хийсэн хоолоороо одоо торт юу гэдгийг тэгэл тиймэрхүү юмараа ингээл төрсөө өдөр болж байгаа хүмүүс ингээл хүндлээд, дайлаад, баярлаад бүгдээрээ хөгжөөл. Тэг үнэхээр одоо би энд ирээд ингээд эзэнгээд намайг аварлаа. Би аварлаа, би чөлөөлөлөө гэж бодсон ч гэсэн би эргээд би өөрөө ингээд би чөлөөлөгсөн би бас дахиж тиймэрхүү өөршөө тийм зуршилтай байсан хүмүүс би хурж би тэднэрт би энд хүрээд ирээч. Энд бол үнэхээр бүх юм нээлттэй, чөлөөтэй, итгэлтэй байх юм бол үнэхээр бүх юм найдлагатай, аврагч бүхэл зүйлээр муу зуршлаас салж болно. Үнэхээр итгэл гэж чухал юм аа. Найз нөхдөд наашаа ирж эндээс тэр архинаасаа чөлөөлөгдөөч гэж хэлмээр байна. Найдварын жимээ ингээд хүмүүс өвлөж явахдаа бид нэгээд халуун усанд оруулна. Тэгээ яг янз бүрийн хүмүүс ирнэ. Тэгээд тэр хүмүүс ирэхэд бол бид нар саяхан хавар бидний дүүшийн ашиглалтанд оруулсан. Тэгээд одоо энэ ямар ч байсан хүмүүсүүдийг нэг 3 угаалтуур ариун цэврээ өндөр цэвэр байлгахын тулд ингээд тэнд бас 0 байгаа. Босоо шилдвэр 0, доторлолт 0 ингээд суугаа. Энд бол дотор суугаа 0 байна. Тэгээд энэ шинэ ороод тэр бас шүршүүр байна. Энэ болохоор дүүш шүршүүр байна. Ингээд хүмүүс дотор нь орж ингээд халуун усанд орж болно. Хоёр дүүш байгаа. Тэгээд энэ бойлороор ажиллана халуун хүйт ус зэрэг гоожно. Тэгээд найдварын жимээ хамтран ажиллаж ийшээ ороод ингээд одоо угаалтаар 2 угаалтууртай. Тэгээд энэ бойлоор нь ажиллаж байна. Тэгээд угаалгын машин нь тэгээд 2 угаалтар. Тэгээд нэг жижүүр 2 удаа гартай. Шинэ ирсэн хүн тэгээд хуучин нэг хүнтэй хамт ажилладаг. Олон эрчүүд өөрчлөгдөхийн тулд энэ гашаанаас сахуулаад энэ байшин, энэ урах газар энэ газрыг тэгшлэхийн тулд ингээд тоос хүртэл ингэж шороогүй орчинд амьдрахын тулд бид тоос болгож. Миний хувьд ч гэсэн би бас энд манай төвд ирээд амьдарч байгаа хүмүүсийн олон яриаг сонссон. Завард нь олон маягаар гарч үзэх гэсэн бөөл ам юу бүх юмар нь явсан өөрөө хичээсэн чадаагүй гэж ярьдаг нэгдүгээрт. Нэгдүгээрт миний хувьд бол би Христ итгээд архинаас чөлөөлөгдсөн. Би өөрийнхөө бие дээр энийг мэдсэн. Тийм. Тэгээд энийгээ би гэрчилж байна. Тийм. Бурхан бол сайн. Бусд янз бүрийн олон онол теолог байдаг бах. Тийм. Тэрийг би тайлбарлаж үнэхээр бас зарим талаар чадахгүй бах. Тийм. Үнэхээр бүтээгч бурхан байдагт итгэдэг. Тэр бурхан биднэрт хандаж юу гэж хэлдэг вэ? Энийг сонсож мэдсэн хүн бол тийм гмийн асуудлыг бол аргашин тавина. Архины асуудал бол өчигдөр миний хувьд бол дааж давшгүй зүйл байсан. Өнөөдөр бол эргээд харахад би тэрийг ялсан байна гэж ойлгож байгаа тийм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын манай улсын 5 хүний нэг нь архинд донтох эмэгтэн болсон байна гэдгийг Монгол улсын ерөнхийлөгч элбэгдэрж 2009 оны улсын хурлын намрын чуулганы нээлтэнд үгэлэхдээ цохон тэмдэглэж байсныг эргэнэг саная. Манай хүн амын эрүүл мэнд амьдралын чанарын зарим үзүүлэлт төгшөөр төрүүлэх үс хэмжээнд хүрчээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар манай орны хүүхэд залуусын 80% нь бие бэлтрийн хөгжлийн төвшингээр дэлхийн дунджаас доогуур байгаа нь тогтоогджээ. Хүн амын дундах өвчлөлийн байдал сүүлийн 10 жилд 160% нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Сэтгэгт зан үйлийн эмгэг, оюуны хомсдол гэхэд 10,000 хүнд ноогдох үзүүлэлтээр сүүлийн жилүүдэд дунджаар 30%, зарим газар нутагт 50 хүртэл нэмэгджээ. Монголын 5 хүн тутмын нэг нь архин дондох эмгэгтэй болж ахан хүрээний гэмт хэргийн 90% нь согтуугаар үлдэгдэж байна. Архитын согтуурах явдал өнөөдөр зөвхөн айл гэрийн төдийгүй үндэсний эмгэнлийн төвшөнд очиод байна. Монгол хүний эрүүл аюулгүй амьдрах орчин, удмын сангийн нөхцөл байдалд өргөн хүрээтэй судалгаа явуулж, шаардлагатай бодлого үйл ажиллагааг дэс дараатаа авч хэрэгжүүлэх хэрэгтэй болсон байна. Монгол хүний аюулгүй байдал бол Монгол улсын аюулгүй байдалтай бүх талаар холбоотой. Иймээс ч үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэ орчин нөхцөлд нийцүүлэн
бүхэлд нь шинжлэх, түүний дагуу яаралтай арга хэмжээ авах ажлыг ерөнхийлөгчийн зүгээс санаачлан хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Улаан байхад нь, аяган дотор хөөсрөн шуугаж байхад нь, доошо зөөлөн урсаж байхад нь дарс руу буухаар эцэст нь тэр хортмогоо шиг хатгах болно гэсэн сургаал Библиэд байдаг. Үнэхээр алдар нэртэй, баян чинэлэг, ядуу хоосон, мэрэгжил боловсралтай гэж ялгалгүй хүн бүрийг архи залгисаар л байна. Харин Христэд итгэх итгэлийн хүчээр архинаас гарч байгаа олон эрчүүд бусдын төлөө ажиллах зорилготой болж байна. Тэд эрүүлэр сэтгэж, эрүүл гэр бүл, эрүүл нийгмийг бүтээн байгуулахаар хүчээ нэгтгэж байна. Эр хүн өөрчлөгдөхөд гэр бүл, улс үндэстэн хүчрэх болно гэсэн сайхан үгээр сайн үр нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг өндөрлөж байна.